Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Нэгдсэн үндэсний байгууллагын цэцгийн эсрэг талуудын 10 дугаар баг хурлын 2026 оны 8 сарын 19 өдрийн хүн байгаль орчин хууль сэдвүүд үндсэн арга хэмжээнд прокурорын байгууллагын төлөөлөл өнөөдөр оролцож байна. За прокурорын байгууллагаас хүрээлэнгийн орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, за иргэдийн эрхцэн боловсролыг дээшлүүлэх, за мөн соёнгийн үүрэг зорилгоор хамгаалсан байгаад бидний ирээдүй нөлөөлийн арга хэмжээг явуулж байгаа. За энэхүү нөлөөлийн арга хэмжээний зорилго нь өнөөдрийн COP17-гийн зорилготой нийцэж байна. За энэ арга хэмжээнд прокурорын байгууллагаас хамгаалсан байгаад бидний ирээдүй нөлөөлийн арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар энэ хуралдаанд оролцогч талуудад танилцуулж оролцож байна. Сайн байна уу? Намайг Мариса Мартинес гэдэг. Би Европт шүүхийн орчуулагчаар ажилладаг. Франц, Англи, Испани зэрэг Европын хэлээр орчуулга хийдэг. Би COP17 уралд оролцохоор Монгол улсад ирсэн байна. За Монгол улсын прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих, яллах ажиллагаа хэрхэн явагдаж буйтай танилцлаа. Байгаль орчин бол үнэхээр чухал асуудал. Бидэнд ганцхан их дэлхий, ганцхан хүрээлэн буй орчин бий. Монгол улсын прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа нь маш чухал гэж бодож байна. Бид ч гэсэн энэ тогтолцооноос суралцаж өөрсдийн улс оронд хэрэгжүүлж болох юм байна гэж бодлоо. Тухайлбал Европт гарч байгаа ой хэрийн түмэр зэрэг байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлийг гэмт хэрэгт тооцсон мөрдөн шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээх нь чухал байдаг. За Монгол улсын байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэд тэмцэх бодлого энэ чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсан нь надад ихээхэн сонирхолтой бөгөөд үнэхээр сэтгэл төрүүлсэн. Би Монгол улсын энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого тогтолцоонд маш их сэтгэл хангалуун талархалтай байгаа бөгөөд эндээс суралцах зүйл их байна гэж бодож байна. And it's been a pleasure. Bahing Lao. Би Тайван улсаас энэ хуралд оролцож байна. Тайван улсад байгаль орчны чанарыг хамгаалах сангийн даргаар ажилладаг, мөн хуульч мэргэжилтэй бөгөөд хуульчаараач бас ажилладаг. Монгол улсын прокурорын байгууллага байгаль орчны асуудал түүн тулгарч буй хүндрэл бэрхшээл сорилтод анхаарал хандуулж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаатай танилцсан минь үнэхээр сайхан санагдлаа. Танаа энэхүү үзэсгэлэнгийн талбай миний анхаарлыг ихээхэн татсан. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэрэгтээ цааш тэмцэхийн төлөө ирч хүч хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгаа танаа залуу прокурортой ярилцсан надад үнэхээр сайхан байлаа. Та бүхний цаашдын үйл ажиллагаа байгаль орчны эсрэг гэмт хэрэгтээ тэмцэгэд оруулах хувь нэмрээс их зүйлийг хүлээж байна. The crime of environment in the future.